Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Ши Жинпин нар бол уулзгаж байна. За энэхүү уулзалт нь Пүрэв гарагт Өмнөд Солонгост болно. За энэхүү уулзалтын өмнө талууд худалдааны асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. За магадгүй хоёр талын удирдагч уулзах үеэр тухайн хэлэлцээрийг байгуулах боломжтой гэж үзэж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын сангийн сайдын мэдэгдэж байгаагаар энэхүү хэлэлцээрт TikTok-ийн Америк дахь үйл ажиллагааг эцэлэн тохиролцох за мөн бүгд найрамд Хятад ард улс их хэмжээгээр шар борцох худалдан авахтай холбоотой асуудлуудыг ярилцахаар төлөвлөж байгаа юм байна. За мөн бүгд найрамд Хятад ард улс газрын ховор элементтэй холбоотой дүрм журмаа чангадах ийм асуудлыг хүндсэн. За тухайн журам бол хэрэгжихгүй байх магадaltaй гэж бас Америкийн нэгдсэн улсын сангийн сайд үзэж байгаа юм байна. За тэрээр мөн одоо Дональд Трампын ерөнхийлөгч Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулахаар занал хийсэн 100% тариф хүчин төгөлдөр болох боломжгүй гэж үзэж байгаагаа мэдгдсэн байна. За Ши Жинпин болон Трамп нарын уулзалт бол бүгд найрамд Солонгос улсад болно. За энэ бол уулзалтын өмнөхөн Малайзад болж байгаа ASEAN-ы дэд хэмжээний уулзалтаар Америкийн нэгдсэн улсын сангийн сайд бүгд найрамд Хятад ард улсын худалдааны өндөр албан тушаалтнуудтай уулзсан байна. За Дональд Трамп Азад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд уг уулзалтанд оролцсон. За Бээжингийн зүгээс талууд бүтээлч байдлаар яриа хэлцээ хийсэн гэж онцолсон байна. За Америкийн сангийн сайд Скот Бессент хэлж байгаагаар хоёр удирдагчийн хувьд бодит схемийг гаргасан. За тарифээс зайлсхийх болно гэж мэдгдсэн байна. Бүгд найрамд Хятад ард улсын засгийн газрын мэдээлэлд дурдсанаар хэлэлцээр оролцож байгаа хоёр талын баг уг санаа зовж байгаа асуудлуудаа ярилцаж за мөн зохицуултын талаар үндсэн тохиролцоонд хүрсэн юм байна. За хоёр тал тодорхой нарийн шүүрийн зүйлийг цаашид эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон гэж мэдгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд цагаан ордонд ирснээс хойш тарифаар далайлах бодлогыг хэрэгжүүлж байгаа. За гадаад орнуудаас импортлж байгаа бараа бүтээгдэхүүнд өргөн хүрээнд тариф ногдуулах бодлого хэрэгжүүлэх замаар Америкийн үйлдвэрлэл ажлын байрыг нэмэгдүүлэхийг оролдож байгаа. Олон оронд бол Америкийн нэгдсэн улстай худалдаа хийж байгаа. За энэхүү худалдаанаас Америкийн нэгдсэн улс алдагдал хүлээж байгаа учраас тухайн алдагдлыг бууруулах зорилгоор энэхүү тарифаар далайлах бодлогыг хэрэгжүүлж байгаа. За үүнтэй холбогдуулан олон улс орн Америкийн нэгдсэн улстай шинэ худалдааны яриа хэлэлцээ хийхээс өөр арга замгүй болсон. За тийм учраас улс орнуудтай тусгаалan ийм яриа хэлэлцээрүүдийг өрнүүлж байгаа. За харин эдгээр улс орнууд дотроос хамгийн өндөр тарифыг ногдуулсан улс нь бүгд найрамд Хятад ард улс болж байгаа. За тийм учраас бүгд найрамд Хятад ард улсын зүгээс ч гэсэн Америкийн нэгдсэн улсын тарифаар далайлах бодлогот хариу цохилт бол өгсөн. Хоёр тал худалдааны хэлэлцээрийг өргөжүүлэхээр тохиролцож за үүний хүрээнд бол татварыг харилцан хойшлуулахаар тохиролцоод байгаа. За гэвч энэ сарын эхээр бүгд найрамд Хятад ард улс электроник цахилгаан барааны үйлдвэрлэл зайлшгүй шаардлагатай газрын ховор элементийн экспортод тавих хязгаарлалтаа чангадах бодлого гаргасан. За үүний хариуд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч 11 сараас бүгд найрамд Хятад ард улсын бараа бүтээгдэхүүнд 100% нэмэлт тариф ногдуулна гэсэн занал хэллийг хэлээд байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн мэдэгдэж байгаагаар бүгд найрамд Хятад ард улсыг маш дайсансан дэлхийг барьцаалах бодлого явуулж байна гэж буруутгасан. Америкийн нэгдсэн улсын хувьд энэхүү бодлогыг бас буруу шахах босонгой шалтгаан Америкийн хувьд бүгд найрамд Хятад ард улсын газрын ховор элементээс хамааралтай байдаг. За бүгд найрамд Хятад ард улс дэлхийн газрын ховор металлын 90 орчим хувийг боловсруулдаг. За үүнийг бол нарны хавтангаас эхлээд ухаалаг гар утас болон сүүлийн үеийн бүх технологиудад бол ашиглаж байгаа учраас Америкийн нэгдсэн улсын үйлдвэрлэгчдэд энэхүү газрын ховор элемент бол маш чухал ач холбогдолтой ийм аж үйлдвэрийн түүхийд болж байгаа. Бүгд найрамд Хятад ард улс газрын ховор элементийг дахин нэгтэлж байх хооронд 1 жилээр хойшлуулна гэдгийг Америкийн сангийн сайд Скот Бессент Нэм гарагт This Week нэртэй нэвтрүүлэгт оролцохдоо мэдгдсэн байна. Нэм гарагт Вашингтон, Малайз, Камбожтой хэд хэдэн худалдааны хэлэлцээрийн тохиролцоонд хүрсэн байна. За мөн Тайланд, Вьетнамтай байгуулах худалдааны хэлэлцээний хүрээ хэлэлцээрүүдэд байгуулснаа мөн зарласан байна. За Америкийн нэгдсэн улстай хийх худалдаанаас хамгийн их хамааралтай байдаг бүс нутгийн зүүн өмнөд Аз бус учраас Трампын ногдуулж байгаа энэхүү тарифд бол хамгийн их өртөж байгаа бүс нутгуудын нэг нь болж байгаа юм. Америкийн нэгдсэн улс бүрийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах тарифын хэмжээгээ 20% хүртэл хэвээр хадгалах боловч зарим бүтээгдэхүүнд хөнгөлөлт чөлөөт үзүүлж магадгүй гэсэн байр суурьтай байгаа юм. За Дональд Трамп Тайланд, Малайз зэрэг улстай ашигт малтамлалтай холбоотой худалдааны хэлэлцээрт гар үсэг зурсан байна. За энэ нь бол бүгд найрамд Хятад ард улсаас гадна бусад орноос газрын ховор элемент болон бусад чухал ач холбогдолтой металлыг худалдан авах боломжийг Америкийн нэгдсэн улсад олгож байгаа юм. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Камбож болон Тайландтай илүү их бараа бүтээгдэхүүн худалдаалах ийм гэрээ хэлэлцээрийг зарласан байна. За Америк, Вьетнамын хооронд урд өмнө байгаагүй зах зээл нэвтрэх боломжийг бий болгосон хэлэлцээрүүдийг хийсэн. За Вьетнам 8 тэрбум гаруй ам долларын өртөг бүхий Америкийн хөтөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн болон
Боинг онгоцыг худалдан авах тохиролцоонд хүрсэн байна. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тарифаар далайлах бодлого зарим хэмжээнд амжилтанд хүрч байгаа юм. За энэхүү бодлогоороо дамжуулан Америкийн нэгдсэн улсаас бараа бүтээгдэхүүн төдийлөн авдаггүй байсан орнуудыг бараа бүтээгдэхүүн ахуулж байгаа. За энэ нь бол Америкийн нэгдсэн улсаас тэдгээр орнуудтай хийж байгаа худалдаанд алдлагдыг бууруулах сайнаар нөлөөлж байгаа учраас энэхүү бодлого нь бол тодорхой хэмжээнд амжилттай байгаа. За гэвч бол тухайн бодлогоос шалтгаалаад Америкийн нэгдсэн улсад нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг өртөгтэй болгож байгаа. За энэ нь бол дотоод дахь Америкийн инфляцийг хөөрөгдөж, за хүнсний болон гол хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэж ард иргэд нь гомдлож байгаа. За гэсэн хэдий ч Америкийн ерөнхийлөгч өөрийн энэхүү тарифаар далайлах бодлогоос татгалзах бодлого байгаамаа.